Come into my world. Танай өнөөдрийн мэндийг хүргэе намайг Ука төмөр гэдэг. Өнөөдөр миний ярих сэдэв бол оюуны хөрөнгө оруулалт гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Анх би Америк явах болоод Америк явж ирэвэл боллоо гэсэн тийм бодолтой байсан. Америкт ирсэн эхний 2 жил хоо гэж өнгөрсөн. 2 жилийн дараагаар гэрээ санаах, нутгаа санаах, мөн хийж байгаа ажилдаа шантрах гэдэл зовлон бэрхшээлүүд араасаа тасралтгүй гарч эхэлсэн. Тэгээ миний Америк явж ирэвэл боллоо гэсэн бодол маань худал байсныг би олж мэдсэн. Мөн Америк явж ирэвэл амьдрал сайхан болно гэсэн бодол маань ч гэсэн шал худлаа байсныг би олж мэдэрсэн. Тэгээд өөрийгөө мөнгөгүй учраас сургуульд явж чадахгүй нь бичиг баримтгүй учраас олигтой гоё ажил олж хийж чадахгүй нь гэсэн тийм шалтгуудыг байн гаргаж өөрийгөө өрөвдөж өөрийгөө зөвтгөж өөрийгөө зөөлрүүлж байсан. Тэгээ ганц олдсон ажлаа алдчихгүй тулд өдөр болгон ажил гэрийн хооронд явж нэлээд айдастайгаар нэлээд хэдэн жилийг өнгөрөөсөн байсан. Тэгээд хэрвээ Монголдо байсан бол би илүү их амжилттай байх байсан болов. Хэрвээ Монголдо байсан бол би илүү байр суурийг эзэлсэн байх байсан болов. Америкт ирснээр цагийг гарцдаж байна. Хийд дими хайрын цагийг гарцдаж байна ч гэдэг юм уу. Тийм илүү дутуу бодлууд намайг эзэмдэж эхэлсэн. Ягаад гэвэл би Монголд байхдаа маш өөдрөг өөрийгөө байнга хөгжүүлж боловсруулах тийм хүсэл эрмэлзэлтэй мөн амьдралын зорилготой тийм охин байсан. Харин Америк явж л байвал боллоо гэдэг бодолтой автагдаад хамаг хүсэл мөрөөдөл, хамаг хөгжүүлж боловсруулах хүсэл эрмэлзлээ, амьдралынхаа зорилго одоо юу гэдгийг бүгдийг Монголдо хаяад ирсэн байсныг би маш сайн ойлгосон. Тэгээд үүнээс хойш би өөрийгөө одоо болтол тасралтгүй хөгжүүлж боловсруулсаар байгаа. Тэгэхээр өнөөдрийн та бүхэндээ хүргэх мессеж юу вэ гэвэл хүн хаанч байсан хамаагүй Монголд байна уу, Америкт байна уу, Хятад байна уу, Солонгост байна уу, хөдөө байна уу, хотод байна уу, хаач байсан хамаагүй хүн хизээ өөрийгөө хөгжүүлж боловсруулахаа зогсно. Яг тэр мөчөд хүний мөрөөдөл дуустдаг юм байна. Хүн хизээ өөрийгөө хөгжүүлж боловсруулахаа зогсоно. Яг тэр мөчөөс эхлээд хүн өөрөөсөө уйдаж эхэлдэг юм байна. Хүн өөрөөсөө уйдаж эхлэх юм бол амьдрал төр чигээр утга учиргүй болж оргино. Мөн хүрээлэн байгаа бүх юм уйдгартаа сонирхолгүй болж эхэлдэг. Харин өөрийгөө хөгжүүлж боловсруулж эхэлсэн тэр мөчөөс хүн өөрийгөө таньж нээдэг юм байна. Яг тэр хөгжүүлж боловсруулж эхэлсэн тэр мөчөөс хүн гадаад ертөнцийнхаа гайхамшигыг таньж мэдэрнэ. Мөн хүн өөртөө болон бусдад тэр гайхамшигыг авчирдаг юм байна гэдгийг та бүхэнтэй хэлмээр байна. Мөн өөрийгөө хөгжүүлж боловсруулсан хүн амжилтанд хүрэн, өөрийгөө хөгжүүлж боловсруулсан хүн боломжгүй бүхнийг боломжтой болгож чаддаг юм байна гэдгийг би та бүхэнтэй хэлэх хүсэлтэй байна. Тиймээс хаанч байсан хамаагүй, мөнгөгүйч байсан хамаагүй, зовлон бэрхшээл дундч байсан хамаагүй амьдралдаа хүн өгтлээ идэх тэр их хөрөнгө мөнгөтэй ч байсан хамаагүй, мөн агуу том амжилтыг гаргасан ч байсан хамаагүй хүн өөрийгөө үргэлжлүүлэн цаашид хөгжүүлж боловсруулах хэрэгтэй байдгийн байна гэдгийг би та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Тийм болохоор залуучуудаа өөрийгөө үргэлж хөгжүүлж боловсруулцгаая. Түүнийгээ битгий зогсоорой гэж би та бүхэндээ зөвлөмөр байна. Та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн видео бичлэг хүртэл баяртай.